хаашаа ханддаг вэ гэж юу? Би нэг даргаасаа ажил төрлийн тал дээр зөвлөгөө авдаг. Чиглүүлэг хэрэгтэй үед хайртай итгэдэг хүндээ ханддаг. Бүх зүйлийг мэдэхгүй юм чинь өөр хүнээс тусламж гуйх хэрэг байдаг. Яг одоо бол чиглүүлэг зөвлөгөө авдаг хүн надад байхгүй л дээ. Эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй. Яагаад гэвэл бусдаас хайгаад байвал би дат сурахгүй шүү дээ. Найзуудаасаа л зөвлөгөө авдаг. Би ямар нэг зүйл хийхийг үнэхээр их хүсвэл муу тал нь сайнаас их байсан ч хамаагүй хийж л өрхдөг. Ихийг мэддэг хүн байж л таараа аавдаа л ханддаг өхтийн тухайд бол. Аав болохтай. Гэхдээ шууд дутгаар нь хүлээж аваад байдаггүй. Зөвлөгөө, тусламж, юу ч хэрэг болсон би хизээл найзтай ханддаг. Тэр маш ухаантай. Хамгийн гол нь тэр шүүмжилж буруутгаад байдгүй. Өнөөдөр бид санаанд багтамгүй их сонголт донд амьдарч байна. Америкийн дундаж хүнсний дэлгүүрт гэхэд 48750 нэр төрлийн бараанаас сонголтоо хийх боломжтой ажээ. Ажил төрөл амьдралын хань амьдрах газар мөнгө төгрөгийн тал дээр цаашид яах вэ? Бас өдөр тутмын жижиг сажиг зүйлстэй ч өчнөө олон янзын шийдвэр алхам тутамдаа бид гаргахад чиглүүлэг зөвлөгөө хэрэг болдог. Сонголт байна гэдэг сайн хэрэг. Ингэлдэж шийдвэр гаргах явцыг амархан болохгүй л дээ. Гэвч энэнд ач холбогдол бий гэж юу? Та тохиолдлоор төрсөн үү? Эсвэл таны амьдралд ямар нэг зорилго бий юу? Таны хорвоод мэндэлсэн өдөр, чухам яагаад мэндэлснээ ухаарсан өдөр хоёр л таны амьдралын хамгийн чухал хоёр өдөр гэсэн үг байдаг. Илч Паул бичгтээ учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ. Бурхан таныг бүтээсэн. Таны амьдралд зориг бий. Та санамсаргүй төрсөн биш. Та бол маш чухал хүн. Танд дахин давтагдчихгүй онцгой хувь тавиланг төлөвлөсөн. Та сайн сайхныг авчирч чадна. Амьдралдаа бүтлгөөдөж буруу замаар ороод бурхны зорилгоос төрөөд явчихсан юм биш үстэй гэж хүмүүс заримдаа санаа зовдөг. Гэвч ийм юм гэж байхгүй. Бидэнд зориулсан бурхны зорилго бол алдаа дутагдлаас мань хавьгүй агуу. Би ч бас амьдралдаа маш олон удаа алдаа гаргаж байсан. Тэр ч байтхаа би мэдэж байна. Би хийх юм ал хийнгээд өөрийгөө бүх зүйлийг зохицуулаад дагаад явчих хүчтэй гэж бодон бурхныг зариуд үл тоомсорлож явсан үе ч надад бий. Гэвч би л хохироод шаналаад дууссан. Удаан үерхэж явсан салуугаасаа салаад маш их сэтгэлийн шарахтай хоцорсон. Одоо эргээд харахаар тэр бол зөв харилцаа биш байсан гэдгийг бүрэн дүүрэн ойлгодог. Гэлээч би бурхныг тоохгүй орхичий гэж л шийдсэн байсан. Би бүр ойморч гүйцсэн. Буцаад бурханд хандах үедээ тэр намайг байгаагаар минь хинбэ гэдгээр минь хайрлаж байсныг мэдхээр барахгүй. Хайрлуулах хэрэгтэй юм байна. Би хаягдаж хоцорсон биш юм байна гэдгээч мэдэрсэн. Нельсон Мандела хэлэхдээ намайг амжилтаар минь бүү дүгнэ. Харин хичнээн удаа унаад хэдэн удаа босож ирж чадсан бэ гэдгээр минь дүгнэ гэсэн байдаг. Аав ээж бидний харилцаа үнэхээр хүнд байсан л да. Би ер нь аавтай нэг их хамт байгаагүй. Тэр үргэлжил эзгүй, заримдаа эрэхтад алга болчих нь, заримдаа завхаарад явчих нь ойгутмаар. Хожим Христэд итгэж болсныхоо дараа би аавтайгаа харилцаагаа сэргийхийг хүссэн юм. Түүнийг амьдралд минь эргэж ирээсэй гэж хүссэн. Тэгээд аавыг хайлаа. Маклисфилдийн тэтгэврийнхний байранд нэг өрөө хөслөөд ганцаараа амьдарч байгааг нь олж мэдсэн юм. Тэр ч бас над шиг өөрчлөгдсөн байхаа гэж би бодож байсан юм. Гэтэл үгүй байлаа. Улмал ааштай, хөгшин дээр нь бүр их уудаг болсон байлаа. Бүдүүлгэн тэнцсэн хитэр үхтэй яхир өвгөн л болж яг л миний санаанд үлдснээрээ. Би түүнийг гэртээ Лондонд өрлөө. Аав галт тэргээр ирж би Юстон буудлын дээр тоссон юм. Аавыг ирэх болгонд би галт тэрэгний зорчигчийн тавцсан дээр угтаж галт тэрэгнээс буухтан тосож авдаг байлаа. Аав арх хүнэртүүлчихсэн тасралтгүй өглөж, ялархаж, яолж, гомдол зовлон тоочно. Гэхдээ хамгийн их гомдолтой зүйлсийн нэг бол мөнгө байсан. Нэг удаа тэр манад ирсэн чинь биеийн муудаад имлэгт үзүүлэхээс аргагүй боллоо. Гэтэл 7 хоног хөвт гэлээ. Яста хар дарсан зүүчиг үе байсан. Тиймд арай гайгүй болохоор нь гэрлүүн буцаахыг хүслээ. Тэгээд Юстон буудлын дээр хүргэж ирлээ. Би аавыг галт тэргэнд оруулаад сандал дээр суулгасан юм. Тэгээд
гарах гээд зорчих хэсгийн гол хавьд явж байтал дотор нэг л сони оргиод аавыгаа хачи ихээр хайрлах сэтгэл төрсөн юм. Нулимс юу юуг бөмбөрчих гээд байлаа. Аав руу харахад сэтгэл нэг л гунигтай. Уг нь бол бид хоёрт харилцаа гээд байхаар юм байгаагүй шүү дээ. Аавтайгаа цуг суугаад ганц удаач болтгоо хооллож байснаа би сандгүй гээд бодолтой. Энэ бүх зүйл нүдэнд харагдаад өнгөрөх шиг болсон. Гэтэл аавын Манчестер явах тасалбарыг нэгдүгээр зэрэглэлийн болгож өгөө гэсэн санаа надад гинт тархинд зурс хийв. Манчестер явах нэг хүний нэгдүгээр зэрэглэлийн маш үнэтэй тасалбар би худалдаж явлаа. Тэгээд аавыг нэгдүгээр зэрэглэлийн өрөөрөө дагуулж хүргэлээ. Аавыг суудалтанд суулгаж өгөөд духан дээр нь үнсээд гарлаа. Зорчигчдын тавцсан дээр зогсож байсан чинь Аманда хурч ирээд чи одоо юу хийж байгаа юм бэ гэж байна. Би өөрөө ч ойлгохгүй байна. Ямар ч байсан аавыгаа л жаргалтай байгааг хармаар байна гэлээ. Гал тэрэгний цонхны цаанд байгаа аавыгаа би ширцээр л байлаа. Аав бүрх малгайгаа авч тэр дандаа л малгай өмсч явдаг юм л да. Тэр бүрх малгайгаа авч ширээн дээр тавьснаа. Суудлынхаа хажуугийн товчлуурыг дарж савхан бүрээстэй сандлаж яах налуулж байна. Тэгээд хорууга имчтгэн зөөвч түүнд аяг цай зөөлөн жигнэмэг авчирлээ. Аав сонингоо гаргаж дэлгээд уншиж эхэлсэн. Энэ бүхнийг хийж байх зураа аав над руу цонхоор харсан юм. Тэгээд аав сэтгэл дүүрэн гих чинь инээмсгэлж билээ. Төрсөн өдөр Христмас бүхэл баярын өдөр давхцаж байгаа юм шиг аав минь ястаа аз жаргалаар гэрэлтэж байсан. Аав бид хоёрын сүүлчийн уулзалт энэ байсан юм. 3-7 хоногийн дараа тэтгэврийнхний байрны өрөөндөө ганцаараа байж байгаад зүрхний шигдээсээр аав маань өөд болсон юм. Тэгэхэд аавд тасалбар авч өгье гэдэг нь миний өөрийн санаа байсан болов уу эсвэл бурхан намайг чиглүүл байв уу гэж би дандаа боддог л доо. Аавыгаа бодохоор сэтгэл нэг л сайхан байдгийм. Хэрүүл маргаан, зодон зохион, аригдах, хүүхэндэх гэд муу зүйлсээ дүүрэн байсан тэр бүх он жилүүдийг туулсны эцэст аавын тухай ганцхан л дурсамж надад тодхон үлдсэн. Гал тэрэг хөдлөөд явхад цонхоор харагдсан тэр л 50 мишээсэн төрхөн байдгийм. Би зүг чигээ олохтой их муулдаа дандаа төөрчгöd байдгийм. Харин газрын зураг ашигладаг болсон минь их тус болж байгаа. Намайг буруу зам руу хазаахлаар дохиогч зүг тийш дахин чиглүүлдэг. Энэ өстө төвчээртэй ээж шүү. Дандаа зүг тийш чиглүүлэх өөр шин зам гаргаад ирдэг. Мэдээж хүсвэл та үүнийг унтраагаад тоохгүй орхиж болно л доо. Харин хэрэглээд үзвэл замаа олоход их л аятайхан таатай байна. Бурхантай харилцах гэсэн үүнтэй жаахан төстэй шүү. Гэхдээ энэ зөвлөл төгс оновчтой жишээ биш л дээ. Яагаад гэвэл бид ямар нэг төхөөрөмжтэй биш биднийг харилдаг хүнтэй харилцаж байгаа юм чинь. Энэ бол бурхантай харилцах харилцаа шүү дээ. Таны амьдрал зориулсан төлөвлөгөө түүнд бий. Тэр бас төгс төвчээртэй нэгэн. Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө. Бурхан биднийг хэрхэн чиглүүлдэг юм бэ? Энэ бол амьд харилцаа учраас тэр бидэнд хандан үгээ хэлдэг. Тэгвэл ярьж байгааг нь дуу хоолойг нь яаж сонсох вэ? Бидэнд хандан бурхан үгээ хэлдэг 5 үндсэн арга зам байдгийн байна гэдгийг би олж мэдсэн. Эдгээр арга замын аль нэгээр нь үгээ хэлнэ. Харин том шийдвэрүүдээр магадгүй тавлангаар нь үгээ хэлж болох юм аа. Эхнийх нь Библийн тушаал. Дууллыг бичигч нь таны үг миний хөлдөх дэнлүү, миний замдах гэрэл гэсэн байдаг. Библи бол Бурхны яриа үгээ хэлж байгаа нь. Намайг Христэд итгэж болсноос хойш Бурхан намайг чиглүүлж удирдах байсан гол арга зам энэ байв. Үгээрэн дамжуулж. Үүнийг уншихдаа бидний гэсэн хайрынхаа талаар, бид түүний хүүхэд гэдэг талаар, тэр бидэнд хайртай гэдэг талаар түүний ярьж байгааг бид тодхон сонсдог. Бид бүгдэд зориулсан түүний төлөвлөгөө бол биднийг хайрладаг гэдгийг мэдэж өөрийг нь эргүүлээд хайрлах явдал болохыг бид олж хардаг. Ийхүү бурхантай хайрын харилцаатай болсноороо бид амьдралынхаа утга учир зорилгыг олж авдаг. Түүнчлэн бид бусад хүмүүсийг хайрлахаар дуудагдсан гэр бүлийнхнээ, найз нөхдөө, хөршөө, бүр дайснаач хүртэл бид бусдыг маш олон арга замаар хайрлаж чадна. Сайхан сэтгэлийн өчүүхэн тусаар. Амьдралдаа зовлон амсаж байгаа хүмүүс зөндөө байна. Гэтэл сайхан сэтгэлээр хийж өгсөн жижигхэн зүйлд ч хүртэл ямар ч үн өртөг шаардахгүй хэрнээ тухайн хүний амьдралд ядаж тэр өдөртөөч болтугай сэтгэлд нь гэрэлгээ өгч сайн сайхныг авчирч чаддаг. Энэ номоос уншаад үзэхлээр бидэнд хандсан Бурхны зорилго бол биднийг Есүстэй адилхан болгох явдал аж. Тухайлбал бид шулуун шударга байх ёстой. Зарим зүйлийн талаар бид залбирах огт шаардлагагүй юм. Татвараа төлөх хэсэг талаар Бурханаас асууж залбирах хэрэггүй. Эзэн минь ээ, энэ жил би татвараа төлөх үү байх уу гэж залбирах шаардлагагүй гэсэн үг. Энд биднийг татвараа төлөх ёстой гэсэн байна.
Христэд итгээд удаагүй нэг хүн татварын газар руу загтал бичиж л дээ. Эрхмээ би саяхан Христэд итгэж болсон юм аа. Тэгээд шөнө унтаж чадхаан байлаа. Танаад өгөх ёстой 100 паундыг илгээлээ. Жич. Хэрвээ унтаж чадахгүй хэвээрээ байвал үлдснийг нийлгээе гэсэн байна. Бид энэ номоос Библийн тушаалаас энэ бүхнийг олж мэддэг. Танаар хийлгэх гээд олон сайхан зүйлийг Бурхан төлөвлөсөн байгаа гэдгийг бид мэднэ. Та бол сайн үйлсээр аврагдаагүй. Харин сайныг үйлдэхийн төлөө аврагдсан шүү дээ. Танд зориулсан онцгой төлөвлөгөө, зориг Бурханд бий юм. Ганцхан танаар хийлгэх гэсэн онцгой бөгөөд сайхан зүйлсийг тэр бэлдэжээ. Чиглүүлэг ирэх үедээ бид Библийн дурын хэсгийг нээснээр нүд тулсан газраас уншиж, үүгээр дамжуулан Бурхан үгээ хэлнэ гэсэн мухар сүсэг мэрэг төлөг шиг үйлдэл хийх уруу татлагт орж болох юм. Энэ бол зөв арга огт биш. Бидэнд хандан хэлэх гэж оролдоод байгаа Бурханы үгийг эннээс болж бид буруугаар ойлгож буруу дүгнэлт хийчихэж мэднэ. Таны амьдрал зориулсан Бурханы төлөвлөгөөг та хэрхэн олж мэдэх вэ? Бурхан биднийг чиглүүлдэг хоёр дахь арга бол ариун сүнсний ятгалга. Үйлс номын 20:22-т Паул хэлж үздэгвэ. Эдгвэ бид Иерусалим руу сүнсээр хөлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй гэжээ. Христэд итгэгч хүнийг ариун сүнсээр удирдуулдаг нэгэн гэж бас тодорхойлж болох юм. Та Есүстэй уулзаж түүний ариун сүнсийг амьдралдаа урьж оруулсан бол сүнс танд үгэн хэлж зааж чиглүүлж хэдийнэ эхэлсэн байгаа. Өөрийнх нь шавнар түүний дуу хоолойг танина гэж Есүс хэлсэн байдаг. Та нар танихгүй хүн залгавал та дууг нь танихгүйтэй л адил гэсэн үг. Миний эхнэр Пипа над руу залгах юм бол үгээ бүтэн хэлж амжаагүй байхад нь би дууг нь таньчихна. Есүсийг улам илүү таних мэдэх тусмаа түүний дуу хоолойг улам сайн таньдаг болдог. Библи уншиж залбирч байх үед ариун сүнс бидэнд үгэн хэлдэг. Үйлс 13:2-т тэднийг эзэнд үйлчилж мацаг барьж байх үед ариун сүнс тэдэнд хандан ярьсан тухай өгүүлжээ. Залбирал бол хоёр талт харилцсан яриа. Яг л эмчид үзүүлж байгаатай адилхан. Та эмчид очсноо хамаг гуйлт хэрэгцээ санал гомдлоо урсгачаад гараад явчихгүй үстэн. Та ярих юмаа ярьсныхаа дараа танд тэр юу гэж хэлхийг сонсохоор хүлээн. Залбирч байхад тийм л зүйл болдог. Бид зүгээр л Бурхан тандаад яриад байдаггүй. Бурхан бидэнд юу гэж хэлхийн ч бас чагнадаг. Ариун сүнс өнөөдөр надад юу гэж хэлэх гээд байх шиг байна гэдгийг мэдхийн тулд би залбирахдаа Библийг уншиж байхдаа дандаа л үзэг дэвтэр ч юм уу жижиг цаас зэхээстэй байлгуул хэрэгтэй юм байна гэж боддог. Ариун сүнс заримдаа тодорхой нэг зүйл хийх маш хүчтэй хүсэл эрмэлзэл төрүүлж биднийг удирддаг. Филиппо 2:13-т Паул учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх ажиллахын аль алинд нь та нарын дотор үлдэгч нь Бурхан өөрөө юм гэжээ. Христэд итгэгч болохоос минь өмнө та намайг чи ирээдүйд Английн сүмийн санваартан болно гэж хэлсэн бол эн чинь төсөөлж бол хамгийн онцгүй ажил байна гэж би бодох байсан. Ёстой уйтгартай, аимшигтай гуньгийн ажил. Тийм юм хийхийг би огтхон ч хүсэхгүй биз дээ. Харин ариун сүнс миний амьдралд орж ирэхдээ яг одоо хийж байгаа энэ ажлаа хийх чин эрмэлзлийг хайрлсан юм. Бурхан биднийг заримдаа ёр бусын аргаар удирддаг. Иш үзүүлэлэг, үзэгдэл, зураглал, зүүд, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх зэргээр бас зарим хүн бүр чанга дуу хоолой сонсох тохиолдолч байдаг. Хэдэн жилийн өмнө би Лондонд англи хэлний багшаар ажиллаж байлаа. Гэхдээ бизнесийн салбар руу шилжиж бизнесийн харилцааны тал дээр ажиллаж үзье гэж бодож байсан юм. Би их сургуульд Франц хэл судалсан, Францад 1 жил амьдэрсэн. Би тийшээ буцаж очиод ажиллахыг дандаа л мөрөөдөж байсан. Нэг өрөө чуулганы нэг уулзалтад урагдсанаа би сандгийн. Тэгэхэд миний итгэл тунж бага байсан л да. Гэхдээ би зөвшөөрөөд очисон юмдаг. Тэр цугларалтыг маш алдартай чуулганы ахлагч удирдах байсан. Сүнсийг ялгах чадвараараа олонний хүндлэлийг хүлээсэн нэгэн байлаа. Тэрнийг үг хэлсний дараа уулзтал Франц чамд их чухал газар юм байна тийм үү гэж хэлж билээ. Сони юм да, энэ ч тохиолдол байлгүй дээ гэж би бодож байлаа. Гэтэл тэдний багийн хэдэн хүн ирснээр миний төлөө залбирч өгье гэлээ. Миний хувьд маш их утга учиртай Библийн нэг ишлэлийг нэг нь уншлаа. Харин нөгөөгийнх нь дүр төрх надад танил дотн нэг санагдуулан байлаа. Энэ бас л Францтай холбоотой л доо. Дараа нь би за яах вэ? Бурхан минь та надад үгүй хэлээд байгаа бол миний бодож байгаа зөв юм бол надад дахиад баталгаа харуулаач. Би Францад ажил олмоор байна. Компани ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх чиглэлийн ажил надад хэрэгтэй байна гэж залбирснаа санаж байна.
Үүний дараахандаа би удаан уулзаагүй байсан найзтайгаа тааралдлаа. Ямар ажил хийхээр мөрөөдөж байгаагаа түүнд ярьж өглөө. Тэр хачин юм Паристай ойрхон газар компани ажилтны мэрэгжил дээшлүүлэх салбарт мэрэгжсэн компани үйл ажиллагаа явуулдаг авга эгчтэйгээ би саяхан ярьж байсан юм байна гэлээ. Би эгчийн хаягийг аваад товч намтраа түүнд илгээлээ. Тэгээд ярилцлагад орж корпорацийн ажилтны мэрэгжил дээшлүүлэх бизнесийн сургуульд ажилд орсон. Бурхан намайг бүхий л арга замуудаар чиглүүлж удирдах байсан. Библиэр, залбирлаар, бусад итгэгчдэр нөхцөл байдлаар дамжуулан тэр намайг дагуулж байжээ. Амар байгаагүй. Хэцүү санагдсан үед ч би өөрөө алхам хийж итгэлээ батцуурах ёстой байсан. Аливаа шийдвэр гаргахад Бурхан намайг өдөртөн чиглүүлж чаддгийм байна гэдгийг би эндээс батнуутай ойлгосон доо. Бурхан биднийг чиглүүлж удирддаг 3 дахь арга зам нь ариун хүмүүсийн зөвлөгөө. Өөрөөр хэлбэл Христэд итгэгчдийн зөвлөгөө гэсэн үг. Чуулган юугаараа онцлогтой вэ гэвэл бие биенээ туслаж дэмжих итгэгч хамт олонны нэгэн хэсэг болж болдогт юм. Сургаалт өгс номд мэрэгэн нэгэн зөвлөгөөг сонсох гэсэн байдаг. Амьдралын ухаантай, туршлагатай хүмүүсийг ирж олоод тэдний зөвлөгөөг сонсож, тодорхой мэдлэг мэдээлэлтэйгээр шийдвэрээ гаргаж таныг би урамшуулах байна. Мэдээж эцсийн дүндээ та өөрөө л шийдвэрээ гаргана. Гэхдээ бусдаас зөвлөгөө авна гэдэг бол ухаалаг хэрэг. Та зүгээр л хүссэн юмаа бодоод байгаа биш. Харин ариун сүнсээр дамжуулаад, найз нөхдөөр чинь дамжуулаад Бурхан тантай яриад байна гэдгийг та яаж мэдэх вэ? Мэдээж хэрэг хүн сонссон юмаа буруу ойлгох, буруу сонсох явдал гарч болно. Гэвч сонссон үгээ зөв үнэн эсхийг шалгахад чинь Библи туслана. Илч Иохан харин сүнснүүдийг Бурханаас эсхийг шалга гэж хэлжээ. Нэгдүгээрт Библиэд хэлэгдэж байгаа зүйлтэй энэ нь таарч байна уу? Хоёрт нь энэ нь сэтгэлийн тэнхээ хайрлаж, хүч урам өгч сэтгэл тайтгаруулж байна уу? Энэ нь хайрын үднээс сэгдэж байна уу? Эндээс хайр ханхлахгүй байгаа бол Бурханаас ирээгүй гэсэн үг. Гуравт нь гаргаж байгаа шийдвэрийнхээ талаар Бурханы амар тайвныг та сэтгэлдээ мэдэрч байна уу? Паул элч Христийн амар тайван зүрхийг чинь захираг гэж бичсэн байдаг. Хэрвээ энэ талаар сэтгэлд чинь амар амгалан байхгүй бол зөв шийдвэр биш байх. Бурхан биднийг чиглүүлдэг 4 дахь арга зам нь эрүүл ухаан. Христэд итгэлээгээ та логиктой бодож учир шалтгааныг эргцүүлж чадхаа байчихгүй. Та хэвээрэл байна. Чиглүүлж зааварчлана гэж Бурхан амлахтаа бодож тунгаахаас чөлөөлчихсөн гэсэн үг биш. Бурханы хүсэл юу байдгийг Библи бидэнд хэлдэг. Жишээ нь ганц бие байна гэдэг үнэхээр онцгой дуудлага. Есүс гэрлэж байгаагүй. Гэрлэх нь хүмүүний амьдралд өгөгдсөн хэм хэмжээ. Библиэд хинтээ гэрлэхийг хэлдэггүй. Эрүүл ухаанаар бодож бид хоорондоо тохирох хос мөн үү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Ажил төрлийн шийдвэр дээр ч адил. Итгэлд ирснийхээ дараа заримдаа хүмүүс би энэ хийж байгаа ажлаасаа гарах ёстой юу гэж эргэлздэг. Илч Паул хэлэхдээ харин хүн бүр эзний хувааж өгснөөр хүн бүрийг Бурхан дуудснаар тэр яваг. Би бүх чуулганд ийхүү зааварчилдаг. Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг гэж. Тодорхой зорилгын улмаас л Бурхан таныг тэр ажилд дуудсан байгаа. Тиймээс ерөнхий зарчим бол Бурхан таныг өөр зүйл дуудах хүртэл байсан байрандаа л бай. Бурхан юунд ч дуудсан таны темперамент, хувь чанар, мэдлэг боловсрал, авьяас чадварт яг зогтсон байх болно. Тиймээс өөрөөсөө асуу. Би юу хийх дуртай вэ? Миний авьяас бэлэг хүсэл тэмүүлэл юу вэ? Би юуг маш сайн хийдэг вэ? Биднийг Бурхан чиглүүлдэг сүүлчийн арга зам нь нөхцөл байдлаар тэмдэг үзүүлэх. Заримдаа бид маш хүнд шийдвэр гаргах ёстой болох үед Бурханд хандаад хаашаа явах ёстойгоо би мэдэхгүй байна. Энэ хүнтэй дотн харилцаатай болох нь зөв үү буруу юу? Эсвэл энэ ажилд орох нь зөв үү? Энэ шийдвэр зөв үү буруу юу гэдгийг би мэдэхгүй байна гэж хэлж байж магадгүй. Сургаалт үгс 16-гийн 9-д хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг гэж бичжээ. Дуулал 37-гийн 5-д эзэнд замаа даатах, түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө гэжээ. Яагад гэвэл Бурхан хаалгыг хааж чадна, бас нээж чадна. Гол нь шийдвэрээ тэрэнд даатгаж үр дүнг нь түүнд итгэж орхих явдал билээ. Тэгэхээр бид нөхцөл байдлыг ажиглах хэрэгтэй боловч хитрхи их ач холбогдол өгч бас болохгүй. Заримдаа бид нөхцөл байдлаас үл хамааран хатуужилтаагаар давж гарах ёстой үе байдаг. Бурхан хажууд минь алхангаа бидэнд байгаа энгийн зүйлсийг авч ямар нэг сайхан зүйл болгож эргүүлдэг. Гэхдээ тэр аливаа зүйлийг бидний оронд хийж өгөхгүй. Харин төвчээр хатуужилтаагаар урагш алхахыг бидэнд уриалж бидний дотор тэр ажлаа хийсээр байдаг. 19-р зууны дунд үед Британий язгууртан Лорд Радсток Норвегийн нэг зочид буудал буусан байж л дээ. Доод давхрын танхимд нэг хүн төгөлдөр хуур балбаа тун тааруухан тоглож байгааг нэг орой тэр сонсож гин. Харсан чинь нөгөөх аимшигтай чимээг гаргаад байсан эзэн бяцхан охин болж таарч. Хэдийгээр тэр төвчээртэй хүн боловч нөгөө муухай чанга дуу тасралтгүй үргэлжилсэнд ундууцсав гин. Тэгээд ажиглж байтал нэг хүн тийшээ дөхөж очисноо охины дэргэд суужээ. Тэр ир нөгөө охины тоглохыг болиулсангүй харин хамтдаа тоглож эхэллээ. Охины дарж байгаа ноутбүрд тохируулаад товчлуур дээгүүр хуруу нь гүйж байлаа. Гинэт зочид буудал даяар аялгүй сайхан хөг их шиг цойраатлаа.
Охин товчлуураа буруу дарж алдаа гаргаж байсан ч үүнийг тэр үнэхээр сайхан зүйл болгон хувиргасан юм. Бяцхан охины дэргэд суугаад төгөлдөр хуур тоглосон эрхэн бол 18 дугаар зууны үеийн Оросын алдар төгжмийн зохиолт Александр Бродин байсныг Лорд Радсток хожим мэдсэн гэдэг. Бидний гаргасан алдааг бурхан сайнаар эргүүлж байсныг өнгөрсөн амьдралаасаа бид олонтаа олж харддаг. Би ямар их алдаа бурууг хийсэн гэж бурхан намайг шоронд оруулаагүй. Би өөрөө л орсон. Бурхан намайг 2 удаа гэрэлтэй цуцлуулахад хүргээгүй би илтгэсэн. Гэхдээ энэ бүхнийг туулж гарахад тэр дэргэд минь байж тусалсан юм. Аригчин харилцааны асуудалтай эцэгтэй байлаа. Аавтайгаа хэрэлдээд 15 таад гудамжинд гарч дээрмийн бүлгийнхэнтэй нийлсэн юм. Цагдаа сэргийлхийнхэнтэй байнга зууралдаастай тэгээ шоронд хоригдох ял авсан. Тэндээс гараад 21-д цэргийн албан татагдсан юм. Би 2 удаа гэрлээд хоёуланд нь салсан байлаа. Тэгээд бараг л аригчин болсон доо. Сургуульд байхдаа дээрл хүлдэг жаал байснаа аримд боксing багт орсноор ёстой жинхэнэ дүрмд хувц өмсөн дээрэмчин болсон доо. Тэгээд ээж минь өөд боллоо. Хүүхэд байхасаа хойш ээжтэй уулзаг байсан юм. Ээж өвдсөн хорт хавдар туссан байлаа. Ер нь аав ээж хоёр хоёулаа л архыг тамхиж архыг аригчин байсан. Дахиад урт түүхийг товчлоод ярив. Ээж эмнэлэгт хөвтлээ. 10-аад хоног сахиж дэргэдэнд байсны эцэст өөд болсон юм. Нилээ том хавдар байсан л да. Тэгээд ээж миний гар дээр нойрсон доо. Яг тэр мөч намайг сэгсрэгшгэл болсон. Би бүх зүйлийн талаар бодож эхэлсэн. Ингээд хариултаа ирэн бидрэх аяны харгуу эхэллээ. Үүнээс хойш удаагүй байтал нэг найз маань чи нэг олон юм асуугаад л байдаг шүү дээ. Альфагийн сургалтад очиод үзээч гэсэн юм. 16 жил айрамд албахаж, онгоцноос өсөрч буудлагын дасгал хийж, цэргийн бүхэл бэлтгэл сургалтыг гүйцээсэн. Одоо тэгээд бурхны тухай сургалтад сууж байдаг. Тэнд суугаад энэ бүх яриаг сонсож байхдаа би ийм юм ерөх хизээч сонсож байгаагүй юм байна гэж бодогдож байсныг санаж байна. Энэ бүхэн надад цоо шин зүйл байлаа. Тэгээд би залбирлаа. Та үнэхээр байдгийм бол энэ бүх яриад байгаа юм үний юм бол та намайг илүү сайн хүн болгож чадах юм бол миний зан чанарыг засаж өгөх юм бол та намайг тийм болгооч. Намайг итгэмжтэй үнэнч нөхөр, сайн аав, хүмүүст таалагддаг болгооч. Үнэн л юм бол одоо эхлэлдэг гэж л би залбирсан. Гэтэл юм өөрчлөгдөж эхэллээ. Толгойд ёстой жигтэй зүйлс орж ирдэг боллоо. Би найз бүсгүйтэйгээ 8 жил амьдралаа. Одоо тэрнтэй гэрлэх хэрэгтэй байхаа гэж бодсон. Энэ талаар бид хоёр ярилцаад гэрэлсэн. 3 настайд нь салж холдсон хүүгийнхээ төлөө залбирсаар буцааж амьдралдаа оруулж ирсэн. Тэр одоо 36 та том залуу манад амьдардаг. Тэгээд 18 та охин минь байна. Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр шүү. Хэдхэн жилийн өмнө л та надад чи Английн сүмийн викар болно гэсэн бол та галзуурсан байхаа. Яста надаас хамгийн хол зүйл чинь тэр гих байсан. Санаанд ч орж байгаагүй юм чинь. Зарим үед би бүр өөрийгөө чимхэж үздэг хэвээрээ шүү. Одоо би амьдралын минь туршид л миний эргэн тойронд байсан хүмүүстэй ажиллаж байна. Тэдний зовлонг би маш сайн ойлгодог. Би урдын гэмтнүүдийг халамжлагч гэдэг нэртэй хүмүүнлэгийн байгууллагын ажилтан болсон. Одоо орон гэргүй, сэтгэц мэдрэлийн шоронд байгаа шоронгоос гарсан хүмүүстэй ажиллаж байна. Би MBA буюу хүмүүнлэгийн үйлсийн төлөө өгдөг Британий эзэнт гүрний одонгоор шагнуулсан. Урдын гэмтнүүдийг халамжлагч байгууллагт ажилласнаар ийм том хүндэтгэл хүртсэндээ би хязгааргүй их талархдаг. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшиг юм бос сайн сайхны төлөв төлөвлөгөөнүүд юм гэж бурхан айлдаж тэр бас биднийг хизээж орхихгүй хизээж мартахгүй гэсэн. Яг энэ үг л надад үргэлж урагшлах урам зориг өгдөг. Амьдралаа эргээд нэг харвал бурхан таныг чиглүүлсээр ирсэн тодорхой харагдана. Таны амьдрал зориулсан зорилго түүнд байгаа. Библи уншиж ариун сүнсийг чагнаж найз нөхөдтэйгөө ярьж бодож эргэцүүлж ажиглаж байгаа чинь бүгд цаана зорилготой. Та өөрчлөлтийг хийж сайн сайхныг авчирч чадна. Өмнө нь огт мэдээгүй тийм их нөлөөг та хүмүүст үзүүлж чадна. Нэг л өдөр бурхан танд сайн байна. Чи ирэх ёстой газараа ирлээ гэж хэлэх болно.